Баярлалаа. Ингээд саяхан телевизийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт та бүхэндээ энэ өдрийн амар амгалангийг айлтгая. За ингээд манай Баян Мөлгөө аймагт олон телевизүүд байдаг. Тэрний дотор саяхан гэж хамгийн өндөрлөг өвлийн нэрээр нэрлэгдсэн. Тийм учраас энэ өндөрлөг өвлийн оргил шиг л ийм л ажил үйлсэн, оргилсан ийм л үйл ажиллагаа явуулах гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь бол манай хамгийн мэдрэмжтэй, хамгийн гоо сайхныг мэдэрдэг ийм зархам даргын хаяанд бөөсий байна. Ийм учраас зархам дарга бол энэ хүүгээ ямар нэг ажил тоглож байвал тэрдийн муугийн дараа цайгны нөргөөд бас Баян Мөлгөө аймгийнхаа нутагт оршиж байгаа олонт амжилттай дутагдал энэ бүхнийг бол сурталчилдаг. Тийм учраас ийм сайхан телевиз бий болсон явдалд бол Ахмад Бөөрл би ингээд баярлаж байна. Ингээд эвтэй бол güçтэй гэдэг шиг эвтэй учраас энэ өдөр манай Өлгийн сумын засын дарга хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энд тойрон сууж байгаа той зайгүй өөрийн ах дүү нар ингээд хүрэлцэн ирсэн байна. Хамгийн өндөр настай эмээ хүртгийнхээс үж байна. Энэ бол бүгд бахархалтай, баярлалтай ийм зүйлээ. Ийм учраас миний болдоогийн цаашдын ажил үйлсэн энэ саяхан телевизийн цаашдын ажил үйлсэн манай Баян Мөлгөө аймгийн болон манай Монгол улсад оршиж байгаа ололтыг бол олон түмэндээ хүртэх аамен дутагдж байгаа дутагдлыг илэн далангүйгээр ард түмэнд ийм дутагдал байсан. Энийг ингэж засаарай гэсэн ийм дэлгэрэнгүй сурталчилгаа олон түмнийхээ таашаал төрсөн их сайхан нэвтрүүлгийг дахин нэвтрүүлж байхын өртөйтэй яриулыг болт үедээ өргөн байя. Баярлалаа анхаарал. За ингээд Монгол ясаараа örgüyor. İmkan mana ilk çöğe арван дугаар жарны алтан онцлогод алтан гал дахиажилтай мөн зэрэглэн амар амгалан чиний хийж байгаа сэтгэж байгаа бүх ажил үйлс чинь сэтгэлчлэн бүтэж яхан өлзөтэй яриад хүйдэ өргөн байя.